Part 2 дээр гардаг нөгөө хил амтай байрны эгч маань Девана эднийд оруулж ирж байгаагаар Part 3 маань эхэлнэ. Хөрш хүмүүсөө жингмээр дээ. Эгчин тэр агуулхад хэдэн вон үрсэн гэж санана. Гээд үнгүү Девана байрлуулахаар болсондоо бүр бөөн баяр явна. Саяхан л манай алуурчныг маань газар дор ортол нь муулаад байсан байж одоо түүнийг учир зүггүй сайлж залуу өнгөхэд урлагийн мэдрэмжтэй юм аа. Гэх зэргээр хөөргөж байх үед харин манай алуурчин маань бэлигээ өмсөж ажлаа эхлэх гэж байгаа л харагдана. Манигч танаад ус байгаа юу? Гээд хөргөчийн нэх үед баахан хайрцаг байгааг хараад нилээн гайхаж нэгийг нь сайн артал хүний тасцсан гар байхыг хараад тэр дөрөв хайгаал явчлгүй яах вэ? За да, их ч гарыг да. Баярлаа чамд. Гээд гарах гэтэл манай хүн өөрийнх нь нэрийг битсэн хайрцаг бэлдсэнийг хараад бүр хамаг харуулсан цуваал явчихна. Энэ үед алуурчин маань хор шахсан шиприз бэлдээд ховж яриад байдаг хүнийг яаж сургуул зүгээр юм дээ. Хилийн тастуул зүгээр юм болов? Гэхэд манай агч бүр хоолон цаашаа орсон дагжин чичирж "Миний дөө, чи ээжийн өмнөр тоглоод байхдаа яад юм бэ? Их чинь нохоогоо салхилуулах ёстой." Гээд яг гарах гэтэл мэдээж хаалган түгжээтэй штэ. Их чинь юу ч ярахгүй. Өхөө хөлтлээ амаа амхиж явъя. Миний буруу. Ам өршөөгөөчтэй. Гэсэн боловч ховжив дуртай ихчийг өршөөсөнгүй. Хөнөөжл орхино. Энэ үед наа хонсон ахлах конжуутай ганцаарчлан уулзаад чиний тэр итгээд байгаа канвууч нь толгоондоо юмтай гэдгийг мэдгүй. Тэр новш хитэх уурлахаараа ямар үйлдэл хийснэж мэддгүү сэтгцийн өвчтөй амтэн штэ. Гэж хэлэхгүй наа онсогийн тэлэг аж дүү канвуутай хамт хэрэгтэн барьсны дараа канвуу маань уураа барьж дэлэлгүй мань гэмт хэрэгтний нүрийг ёстой нүүрнүүдгүй цохиж бараг алах шахсан ч удалгүй юу хийснээ санахгүй байсан гэдэг. Доо канвуу гэж тэр новш миний дүү хөнөөсөө алуурчин гэдэгт би 100% итгэлтэй байна. Танд л гэж хэлэхэд тэр алуурчинтай хамтарч ажиллахаа бол би хэлсэн шүү гэж анхааруулнаа. Энэ бүх яриаг сонссны дараа конжуу нэрээч канвууг алуурчин байх үедээ гисэн хардлага төрж буй нэлт. За тэгээд масктай алуурчин маань байрны харуулыг хөнөөгөөд ховжив хөөдөг ихчийн цогцтой хамт далаад хаяж орхисон ба цогцын усан цагдаа нараа байрны харуул манигчийг хөнөөчөөд амиа хорсон байна гэсэн дүгнэлт гаргажээ хөрхий. Угаасаач тэгээд масктай алуурчин маань цагдаа хүн болохоор цагдаа нарын толгойг эргүүлэхээ сайн мэдх юм уу? Хэргийн газар наах хонсоо ахлах хэрэг ба байрны ихчийн хэлийг тасцсан байхыг хараад мэдээж харан төрөх ба. Энэ үед масктай алуурчин маань гэмгүү царайлцсан хэргийн газар явж байш шүү. Алуурчид хэргийн газраа заавал ирдэгэ гэж хүний юм да. Харин энэ үед конжуу маань канвуугийн мэдээллүүдийг ухсаар байгаад уулзаад байдаг эмчтэй бичлэн очиж уулзаад канвуугийн өвчний талаар асуухад тэр 3 жилийн өмнө хамтрагчаа алдсны дараахан манай эмнэлэгт ирж эмчлүүлж байсан. Тэр үеэс л хаяа ухаан алддаг болсон. Тархинд очих хүчил төрөгчийн дутагдал гэдэг онштой. Хэд уурлах юм бол тархинд нь очих хүчил төрөгчин тасалдаад юугаач санахаа болчдөг юм. Гэж хэлэх ба одоо биеийн байдал нь их муутсан. Ядж хахад цагдаагийн ажил яасан ч их байдаг юм. Ийм байдлаар яваад байвал сэтгцэд нь улмал нөлөөлөх байх шүү. Гэж хэлэх ба энэ бүхнийг сонссон конжуу канвууд итгэх итгэл нь алдарч эхлээд байгаа мó да баг. За энэ үед манай Golden Time багийн хамгийн даруй төлөв гишүүн болох Ёнсуу маань цайныхаа цагаар ажлынхантайгаа гарах гээ байж итэл нэг нөхөр гарч ирсэн ээ. "Ёнсуу, миний мессежийг хараагүй мó? Энтер гэжсэн аа, сайн бацгаана уу? Намайг Намсуу гэдэг. Би Ёнсуугийн найз залуу байна. Та хэдийг өнөөдөр хоолнд дай." Энтергээд их л сайхан юм ярьж байтал Ёнсуу маань харин нэг л ёозгүй болж "Аха, тустай ярилцъя" гээл дагуулаад явлаа. "Аха, хоёулаа сарын өмнө салсан штэ. Дахиж харьцахгүй гэж тохирсон биз дээ. Одоо та яв. Би ажилдаа байна." Гэтэл мань нөхөр гэнэт дүрсгийн манай бүсгүйг барьж авснаа. Тэр үед алдаа гаргасан байлээ. "Би чамаас салж чадахгүй." Гэхэд Ёнсуу маань уурлаж "Та миний биед талдаад байна шүү. Энэ бол цагдаагийн газар. Дахиж биенд хүрвэл баривчилж орхино шүү." Гэж хэлэхэд нөхрийн царай өвсгийж баривчлах гинэ. "Өө за. Тэгвэл би чиний тэр бичлэгийг ажлынхан чинь үзүүлээд өгөх үү? Эсвэл танаа цагдаагийн газрын вебсайтн дээр тавьчих уу? Өөрөө л мэдэрэй." Гээд бүр нэг ёрийн хүчирхийлэгч амтан байна штин. За тэгээд иймэрхүү хүчирхийлэгч нар чинь амар хартай байдаг да тий. Чи өөр хүнтэй болцсон юм уу? Чиний хажууд байсан тэр хүүхэн шиг новчтой уулзаад байгаа юм уу? Энтэргээ солиороод байхаар нь Ёнсуу маань арай гэж гараас нь мултарч чаддаг. Гобер ажил дээр нь ирээд цагдаа хүнийг дээрлэхэд байдаг шүү бүр. Тэгсний ажлаа тараа явж байтал саяны нөхрөөс мессеж ирэхээр нь хартал "Ёнсуу, сая бие барьж чадсангүй уучлаарай. Би чамд хайртай гэж чи мэдэн штэ. Орой чиний дуртай ресторанд захиалга өгсөн байгаа. Эртэл чинь хүлээн шүү" гэсэн мессеж явуулсан байлаа. Энэ үед Ёнсуугийн төвчээр алдагдан мань нөхөрлөө залгаад "Аха, та тэр бичлэгээ цацмаар байвал цац. Харин над руу явуулсан бүх зурвасыг чинь хүчирхийллийн баримт болгон шүү. Шүүхтэр уулзъя" гэж зөрөгтэйлөө тасалтал нөгөө өвчтөй эмч нь бүр бөөн уур болоод явчихна. Ёнсуу тэр дөрөв хүчирхийллийн талаар зөвлөгөө өгдөг өмгөөлөгчтэй уулзахаар худалдааны төв дээр эртэл лептэн засвартай байсан болохоор шатаар алхаж байтал нөгөө Намсуу чинь араас нь дагсаар угаад гараад ирд юм да. За тэгээд Ёнсуу маань хэдий цагдаач гисэн эмэгтэй хүн л болсон юм хойно хогийн хүчирхийлэгчээс айлгүй яхав. Ямар сандаа цахилгаан буугаа гаргаж ирээд ойртгол юм бол буудан шүү. Гэж анхааруулахад Намсуу ёстой уйлан донготож эхэлнэ. "Би уучлал гуйх гэж л ирсэн.
Миний хүснээр болохгүй болохоор бүр яг галзуурах гээд байна штэ. Би чам дахиж гар өрөхгүй. Намааг уучлаарай. Гэж байснаа нүүр өгөхгүй болохоор Ёнсууг маань цохиод унгаачтай юм да. Би цагтаа хүн шүү. Та одоо хүндэл аавна. Гэхэд цагдаа гэж олон юм ярих юм аа. Чи миний эмэгтэй. Өөр хинч биш. Гээд солиорж явах үед нь Ёнсуу маань сэргэлэнтэж даргалуугаа залгасан байсан ч намсуу утсаар булааж явснаа. Ёнсуугийн олоонд бүр хутга тулгаж. Өө, сайн байна уу? Ёнсуу маань би энэ муу байна. Маргааш ажилдаа очиж чадахгүй бах. Гэж хэлээд тасалсан ч Конжуу маань Ёнсуугийн холоо дагжин чижирж байсныг сонсч амтсан тул тэр дураа Акарт намсуугийн талаарх бүх мэдээллийг олж өг гэсэн үүрэг өгнө. Гэтэл энэ намсууг их житгээд том компани захирлын хүү бөгөөд Америкт эмчээр сурч байхдаа найз өхнөө өчтөчнөө удаа зодж байсан гэмтэргийн бүртгэлтэй байсныг олж мэдээд тэр дороо Канвуу руу ярьж Ёнсуугийн байгаа байршил руу явуулахар болно. Гэтэл энэ үед нөгөө муудгүй амтэн чинь Ёнсууг толгой төрөөгүй ишгэлж саяхан хайртай дуртай гэд байснаа одоо цос нүчтэй холио тажлав. За ингээд энэ нөхөр Ёнсууг машиндаа суулган зүхтахад манай хэд ч машиныг нь хяналтын камераар шүүн араас нь мөшгсөөр угаад хотын цахад байх тансаг байшингийнх нь гадаа ирдэг. Ингээд манай мөрдөгчд маань байшин руу яваа ортол галтгоонд хүний цус урссан байхыг хараад Канвуу байдал ноцтой байгааг Конжууд хэлэхэд манай Конжуу маань сандраал явчихна. Галзуу амтын Ёнсууныг гимтээсэн байж магад. Гэд бүгд яран хоёр давхар руу гартал Ёнсуун биш. Харин мань хүчирхийлэгч маань өөрөө хутгалуулад амтай голтой юм хэвтэж байхаар нь яралтай түргэн дуудлаа. Манайд бүгд шоконд орж арай Ёнсуу түүнийг хутгалсан юм биш үстэй. Гэд гайхаад байж байтал Конжуу руу Ёнсуу залгаснаа. Би намсууд зодуулаад худалдааны төвийн машины зогсоол дээр ухаан алдчихж сая хамгаалагч намайг болоод сэрээлээ. Гэж залхахад Конжуу маань ажилд нь амьд байгааг сонсон ямартай ч сэтгэл нь уужраал явчихна. Гэхдээ тэр намсун гэж өөдгөө амтныг хэн хутгалсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ үед Канвуу Ёнсуу руу залгаж тэр намсуу гэж итгээдэд өш хонцон санддаг хүн бий юу? Чамаас өөр бүсгүүчүүдтэй уулздаг байсан уу? Гэж асуухад надтай уулздаг байхдаа өөр бүсгүүчүүдтэй уулздаг байсан. Гэхдээ би яг хэн гэдгийг сайн мэдэхгүй байл гэж хэллээ. Гэтэл энэ үед уулын камерт намсууны машин бичигдсэн байх бөгөөд түүнийг хутгалсан эргэтнүүд машиныг нь унаад явж байгаа нь ойлгомжтой. Энэ үед нөгөө өөдгөө амтныг чинь эмнэлэг түргэн яаралтай тусламж үзүүлж эхлэх ба аав нь хурж ирснээр миний хүүг хийн юм болгосон. Би түүнийг зүгээр өнгөрөөхгүй. Энтэр гэж тэрүүгээр нэг орилж байгаа л харагдана. За ингээд мөрдөгчд маань намсууны машины араас хөөсөр угаад уулын бэлдээр барьж аван зогсоотол хоёр бүсгүй вэ шүү. Жолооч талын суудалд байсан бүсгийг гидсэндээ утгалуулан маш хүнд шарахтай байх ба баруун талын суудалд байсан бүсгүй гар нь нүл цос олчиж. Ингээд энэ хоёр бүсгүйг намсууныг алах гэж оролцсон эрэгт буруутхан тэр дор нь баривчлаад цагдаагийн газар авчран байцааж эхэлнэ. Хэрэгтнүүд маань бүсгүйчүүд учраа Конжуу Ёнсуу хоёр тэднийг байцаахаар болох ба. Кэмгийнх нь бүсгүй өмнө нь онгоцны үйлчлэгч хийдэг байхдаа намсуутай танилцсаж үерхэж эхэлсэн ч удалгүй байнга хардаж гар хүрж ихсэн тул ажлаа тарсан орой түүнээс саллаа гэдгээ хэлээд машинаас нь буу алхаж байтал нөгөө мэдрэл амтэн чинь уурандаа Ким бүсгүйг маш хүчтэй мөргөж орхисон ба Ким бүсгүй баруул дахиж хизээж алхаж чадахгүйгээр гэмтэж онгоцны үйлчлэгчийн ажлаа орхиж хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж л дээ. Харин гидсэнтэй хутганы шарахтай байсан бүсгүйг Мино гэдэг бөгөөд дөнгөж 20 хүрээгүй жоох охин байхдаа их дэлгүүрт цагийн ажил хийж яваад тэр намсуу гэдэг ярахчантай анх танилцсан юм байна. За ингээд намсунтай үерхэж эхэлвүүгүй юу? Байнга л зодуулж нүдүүлж байсан учраас залхан түүнээс салахаар шийджилтэй. Гэтэл яг тэр өрөө намсуу аавыг нь нүдэн дээр нь дайрж алчаад урдаас нь инээсэн гэж байгаа. За ингээд энэ хоёр бүсгүй маань бие биетэйгээ холбогдсон намсууныг алж өшөөг авахаар шийджилтэй. Ким бүсгүй үргэлжлүүлэн бид угаасаа амьдралгүй болсон хүмүүс. Намсуу гэж тэр новш бидний амьдралыг сөрүүлсэн. Би бүх насаараа тоглоом явна. Тим амтанд хайртай байсандаа өөртөө гомддог. Одоо харин өгсөн болохоор сэтгэл амарч байна. Гэхэд Конжуу намсуу өгөөгүй. Хүн шарахтад одоо эмнэлэгт байгаа. Гэж хэлвүүгүй юу Ким бүсгүй шоконд орж арайчтэй. Тэр адгийн амтан өгөөгүй л байгаа юм уу? Гэж учирзэггүй айн орилж эхэлдэг. Мань өрж бүсгүйг нилээн тайвшруултал би хэрэгэ хүлээе. Та нар намайг өдөржин шүнжин байцаасан ч болно. Гэд бугуун цагаа байн хараад байгаа нь Конжууд нэг л сэжигтэй санагданаа. Энэхэд байцаалтын өрөөнөөс гараад ярилцаж эхэлнэ. Байж байгаа нь нэг л бишээ. Нэг зүйл нуугаад ах шиг байна. Гэд ярилцаж байх үеэр Ёнсуу намсугийн гэрт 4 хүүхэлдэйн фигур байсныг санах ба тэр 4 хүүхэлдэй нь цагдаа, онгоцны үйлчлэгч, их дэлгүүрийн ажилтан. Харин дөрөвтг нь совилогч байсныг гинт саннаа. За ингээд Ким бүсгүй рүү явж ороод та хоёроос гадна дахиад нэг хүн байсан байна тийм үү? Совилогч бүсгүй үстэй. Гэхэд Кимийн царай хувьсгийж үгүй бит хоёроос өөр хинч байгаагүй гэд гүрийгээд байд юм да. Тэгэхээр нь манай судалсаар угаад намсуу гэж ярахчны үерхэж байсан бүсгүйчүүд донд хэлсүнгэх совилогч бүсгүй байсныг олж мэддэг. Гэхдээ энэ совилогч бүсгүй 2 жилийн өмнө ходоодны хорт хавдраараа өнгөрчихөж. Ингээ байж итэл нөгөө ярахчны чинь захирал аав нь цагдаагийн газар ирсэн. Миний хүүг хутгалсан тэр хүүхнийг би ална гэд орилоод байхаар нь Ёнсуу гарч очиод ийм хүү өсгсөн буруутна та
Бурууга өөрсдөөсөө хай. Гэт хэлсэн биш мань захиралд өвчгөнөж. Өө за. Юу гинэ? Чи хурдан өвдөг дээрээ сөхөрж уучлалтгүй. Энтергээд гар талаагаа духарна канав гарч ирж өчөж авснаа. Эцэг хүү хоёр гэсэндээ адилхан юм а. Хүүгээ авармаар байвал эмнэлэгт очиод бурхан залбир гэж хэлээд гараал явлаа. Яг энэ үед эмнэлгээс ярах чи хүүхэд нь комондорж сэрхээргүй болсон тухай мэдээд уулнаа. За энэ үед хэргийн 3 дахь сэжигтэн совлогч бүсгүй маань намсууны өрөөнд орж байгаа харагдтугай. Энэ совлогч бүсгийн дүү Хээсүнгээд совлогч өхөн намсуунтай үргэж байхдаа удаа дараа зодуулдаг байсан ба. Тэр адгийн амтан зодсныхаа дараа байнга цэцэг авч өгдөг байсан бөгөөд бүр өрөө нь цэцгээр дүүрчихсэн байж. Энэ адгийн амтан саллаа гэснийхэн төлөө охиныг ходоод нь урагттал зодоод нас уусныхан дараа эмчнэрийг хахуулдаж байгаад ходоодны хор тавтар гэж онцлуулаад уснаас хуурай гарсан адгийн новшин байна. За ингээд совлогч бүсгэн маань дүүгийнхээ өшөөг авч мань адгийн амтны судсанд хор шахаж орхилоо. Манай мөрдөгчд маань яаралтай ирсэн боловч адгийн амтан кармагаа өртөж зүрхэн зогсон хорвоо нэгжигсэн адгийн амтнаас саллаа да. Хэдийн новшин амтны хөнөөс нь ч хүн алсан л бол алсан шүү дээ. Совлогч бүсгүйг хайсаргаад байшингийн дээвэр дээр амиа орлох гэж байхад нь олж авдаг. Канву түүнийг тавьшруулах гэж үзсэн боловч эрэгтэй хүнд итгэхээ байсан тул Ёнсуу маань бүсгүйтэй ярилцсан өөрөө ч бас намсуугийн хохирогч гэдгээ хэлэн нэлээд тавьшруулж байгаад дээврээс буулгаж чаднаа. Ингээд бүсгүй мэдээж намсууг алсан эргээр шоронд орох нь тодорхой болох ба намсуугийн захирал аав нь цагдаа нар руу агсран дайрж Канвуг хүүг нь аварч чадаагүй арчаагүй хариуцлага тооцно гэх мэтээр солиорж эхлэх үед Канву мэдээж мөчөөгөө өгсөнгүү. Чамч шиг арчаагүй юмнуудын хүүхэд тийм л хов тавилантай байдгийн гэд ёстой хатуухан хэлээл хаялаа. Энэ үед Канвугийн өвчин хөдөлж толгой нь хүчтэй өвдөөд чихэнд нь хийм сонсогдоод байсан тул 0 руу гүйж ороод имээ ууж байж арай гэж тавьширнаа. Конжуу маань Канвуг хардан түүний талаар судалсаар байгаад аавынх нь хамаатны хөгшнийг олж аваад уулзаж байгаа харагдах ба. Манай Канву Японд төрж ирсэн солонгос гаралтай Япон хүн юм байна. Түүнийг баг багт нь түүний аав хөршийнхөө охины чихийг тастаад хөнөөж орхисон алуурчин юм шүү дээ. Гэж хэлэхэд Конжуу цожирдоод явчихна. Багада аав нь алуурчин байсныг мэдээд сэтгэл нь өвдөж траума авсан гэж бодож байна. Гэх зэргээр чухал мэдээллүүдийг ямартайч өглөө. Харин үед байрны эгчийг алсан аллахын ард өөр зүйл нуугдаж байж магад. Гэж хардаад наах хонсоо ахлах маань алуулсан эмэгтэй байран дээр ирсэн. Сүүлдийн эмэгтэйг харсан хүн байна уу? Янз бүрийн шинж тэмдэг ажиглагдсан уу? Гэж тэрвээ хүмүүсээс асуухад байрны эгч нар наад хүүхэн чинь өстой хил амтай хов живэнд дуртай хүн байгаа юм. Сүүлд 101 тоотын залуутай төр тар хийсэн гэж сонссон. Гэж хэлэхэд манай хүнд нэг л сэжигтэй санагдан 101 тоот руу яваад очисон ч хүн байсангүй. Гэтэл масктай алуурчин маань гарч ирэн та ямар хэрэгээр явна да? Гэхэд наах хонсоо ахлах өө энэ танах юм уу? Хэдэн асуух зүйл байна. Орж ярилцъя. Гэд гэрлүүн дагаал орлоо. Мань хүн жижиг өрөөгөө цоожилцсан байгааг хараад ерөн л нэг л биш санагдаж мань нөхрийн үйл хөдлөлийг ажиглаж эхэлнэ. За тэгээд масктай алуурчны өгсөн усыг нуутал удалгүй толгоо нэргэж эхлэх ба масктай алуурчин маань түүнийг доромжилж эцэг нэгч өөр ээжтэй дүүгээ үзсэн яддаг байсан биз дээ. Чи дүүгээ үхээсэ гэж хүсдэг байсныг чинь би мэднэ. Би чиний хүслийг биелүүлж өгсөн гавьяатан чинь байна. Гэж муухай нээж байснаа аалзны хор шингээсэн усаа наах хонсоо ахлахын дээрээс асхан хөнөөж орхилоо. Тэгснэ зэвүүнгаар наах хонсоогийн утсаар Канвуд баригчлаа. Гисэн мессежийг бусад цагдаа нар руу явуулах ба цогцыг нь хотоос зайдуу байх завин дээр аваачаад хайсныг нь нэг загасчин олоод цагдаад мэдэгддэг. Конжуу түнээс сэжигтэй хүн харсан уу гэж асуухад загасчин. За байз хар борооны цувтай өндөр залуу явж байсан гэж мэдээлэх ба тэр цувтаа нөхөр нь манай Канву маань байж таардیں۔ Канвуг ухаан алдсан байхад нөгөө масктай алуурчин чинь энэ завин дээр авчираад наах хонсоо ахлахыг алсан алдлахыг түүн тоох гэж зориуд ингэж байгаа юм байна л да. Наах хонсоо ахлах хамгийн сүүлд Канвугийн гэрээ орилцоо явж байгаад Канвуд баригчлаа. Гисэн мессеж явуулаад утсан тасарсан. Тэгээ бүр Канвугийн гэрийг шалгаа үзтэл вайных нөрөөгөр дүрэн цус байгааг олж тогтоосон учраас наах хонсоо мөрдөгчийг алсан гол сэжигтэн маргаангүй Канву болоод явчихна. Конжууч бүр маш их гайхан эргэлзээ байж байтал дарга нь орж ирээд тэр Канвугийн нөхөр наах хонсоо ахлахыг алсан гэж сонслоо. Энэ талаар олон нийт мэдвэл цагдаагийн нэр хүн дунж чийж ажилгүй болно шүү. Яг одоо Канвуг сэжигтний жигсаалтанд оруулж орон даяар хай. Гэсэн тушаал өгсөн учраас хүссэн үсээгүй Канвуг орон даяар эрен сурвалжилж эхэлнэ. Конжуу тэр дөрөө Канву руу залгаад юу болоод байгаа юм бэ? Чамайг орон даяар эрен сурвалжлаад эхэллээ. Одоо хаана байна? Гэж яриад хуучны хаягдсан барилгад уулзахаараа тохирох үед Конжуу харж байсан дарга нь наад чинь Канвутай уулзах гэж байж магад. Араас нь дагаарай. Канвутай уулзах юм бол шууд бариад ав. Гэж туслагтаа тушаалаа. За ингээд Конжуу маань Канвутай тусдаа уулзан чи наах хонсоо ахлахыг алсан юм уу? Нотлох баримт бүгд чиний эсрэг байгаад байна. Би чамд итгэх эсгэж мэдэхгүй байна. Чи сэтгцийн өвчтэй гэдгийг чинь би мэдсэн. Одоо бууж өг. Гэж хэлэхэд Канву намайг буудвал бууд. Гэхдээ намайг алуурчин гэж байвал хүн алж байгаа бичлэгийг маань надад үзүүлээдэх. Тэгвэл би өөрөө шоронд ороход бэлэн байна. Гэхдээ ганц зүйл гэвэл алуурчин биднийг хооронд нь алдцуулаад байна. Надад итгэлтэй.
Үнэхээр надад итгэхгүй байгаа бол манай гэрт байгаа камерыг шалгаад үзээрэй. Гээд байж байгаа үеэр цаана нь цагдаа нар түжигэрхийг сонсоод Канву чи цагдаа нараа дагуулад ирээ юу гэж хэлээд зүгтаа гал явчихна. Энэд Конжу маань Golden Time багийнхныгаа дагуулan Канвугийн гэрт ирээд агаржуулагчдаа нуусан нууц камерыг нь олоод шалгаа үзтэл Канву гэрээсээ гарсны дараа хар уцтай хамаагүй том биетэй хүн орж ирснэ. Ванных нь өрөөнд цус хасгаж байхыг хараад Канвуг хэрэгт гүтэх гэж албаар ингэсэн байна гэдгийг мэдэн энэ хэргийн ард Канву биш өөр алуурчин байгаа гэдгийг бүрэн ойлгоно. Канву наах хонсоо ахлах хамгийн сүүлд алуулсан байран дээр ирсэн жижүүртэй ярилцаа зогсож байтал цагдаа нар түүнийг олж ирээд муур хулган шиг хөөцөлдөөд эхлэх ба манай хүн зугтж байгаад тэдний нэгийг нь барьцаалан байрны дээвэр дээр шахалтанд орчноо. Би алуурчин биш штэ. Надад итгэлдэ гэж хэлсэн боловч энэ цагдаа нар юу гэж итгэв бууга буулгач Канву. Үгүй бол чи бүрэл хүнд ялгаа биш үү? Гээд бөө юм болж явах ба байрны орчин суугчид цугларцсан. Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Гээд божигнаад байж явах үеэр Golden Time-ид манч гисэн хэргийн газар яар ирлээ. Яж хахад Канву маань уурлахаараа улам бие хин чадхаа байж агаарт буудаж муудаад байдал нилээн хурцтаад эхэлнэ. Энэд Конжу байрны дээвэр рүү гарч ирээд битгий буудаарай. Гиснэ алуурчин бидний станцыг сонсч байгаа юм байна. Канву алуурчин биш шүү. Гисэн бичгийг цагдаа нарт харуулсан боловч нөгөөд нь бууга буулгасангүй. Энэ үед харин масктай алуурчин маань тэднийг харсан шигээл догдохуугийн инээцэн л зогсож байна. Энэ үед Канву Конжуг барьцаалан авч 50 бай. Би чамайг яахчгүй. Би байран дээр ирэхэд алуурчтай таарсан. Хар уцтай нөхөр байсан. Гэж хэлэхүйд Конжу Эрзэн Бэлэний чимээ сонсноо. Канву алуурчин доор байна. Дөнгөж сая Эрзэн Бэлэний чимээ сонсогдлоо. Гэж хэлэхөө мань масктай алуурчин маань нөгөө хоёр руу хараад та хоёрыг хоёулагч нь ална. Гэсэн төхөөг гараараа харуулах үед манай хоёр маань анх удаа алуурчны царай төрхийг харж түүнтэй нүур тулж байгаагаар энэ удаагийн парт 3 маань төгсөж байна.